Би бол эсрэг байсартай байгаа. Энэ нэг жилээр хойшлуулах шалтгаан бол байхгүй. Хуулийг за ингээ газар нутаг хөлийн цэсээс болоод дархан эрдэнтээс болоод ойлголцоо өгөөсөө болоод цэг тэмдэгтэй хөлийн асуудлаа, маргааны асуудлаа шийдэгөөс болоод энэ хуулийг хойшлуулах шаардлагагүй гэж бодож. Тэгвэл боломжтой газраас нь эхлэеч. Ямар ч газар нутгийн маргаангүй хилд одоо маргаангүй байгаа энэ дархан эрдэнэтгээ тэр 200-300 км-т байгаа аймгаас чинь гадна энэ хаяанд байгаа 40 км-т байгаа налах 130 км-т байгаа багнуур хөлийн цэсийн ямар ч маргаангүй боломжгүй болцоотой байгаа энэ хоёр дүүргээс эхлэеч энэ ажлыг. Тэгээд цаашдаа тэр үнэхээр бололцоотой боломжтой байна гэдгийг харагдаад ихлээр хүссэн үсэг наа дархан эрдэнтийн чинь өөрсдөө зохион байгуулалтанд орж ирэх байхгүй. Тэрнээс хүчээр газар нутгийн асуудлыг шийдэхээр наад ард иргэдийн маргааны асуудал болно. Тийм учраас ажлаа эхлүүлэх гэвэл энэ хуулийг хойшлуулахгүйгээр эхлүүлэх гэвэл болцоод боломжтой энэ маргаангүй байгаа болцоотой байгаа энэ хоёр хотуудаас нь эхлүү наад хуулийн чинь ажлыг заавал хойшлуулах шаардлага би үгээ хэлчих бүрдүүлж шинэ. Тийм учраас наадах энэ хуулийг хэрэгжүүлэх хугацаагаа хойшлуулахгүйгээр болцоотой газраас нь эхлүүлээд явах болцоо боломж байгаа шүү гэдгийг та нар тэр талаас нь хараач. Зөвхөн дархан эрдэнтийг харчаал газар нутгийн маргаантай гээл өнөөдөр бүхэлдээ хуулийг хойшлуулж наа чи яг хойшлуулна гэвэл жилийн дараа та нар бэлтгэл ажил ахаад хангадаагүйгээд л оруулж ирнэ. Би сайн мэдэж байна. Тийм учраас та нар хүссэн үсээгүй энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар хуулийг одоо буруу тайлбарлаад сууж явахын та нар. Та нар хуулийг тайлбарлахгүй шүү дээ. Тэр маргаантай үндсэн хуулийн зөрчилтэй байгаа цэцтэй л гаргалдаа тэр гомдлоо гаргаад. Тэгээ болсон болов буруу зүрүү гэж байгаа бол тэрийг тэр холбогдох газарт нь үгүй бол та нар хуулийг хэрэгжүүлээд явах, бэлтгэл ажлаа хангаад явах, батлагдсан өдрөөс нь ахуулаад хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад явах ёстой шүү дээ. Тэгээ ажлаа хийгээгүй ээжиж хуулийг хойшлуул гэж ингэж оруулж ирдэг чинь зарчмын хувьд буруу байгаамаа л гэж хэлэх гэж байна.